80 мегаваттаар гарах 200 мегаваттаар зэнэглээд 80 мегаваттаар одоо сүлжээнд буцаж нийлүүлэх ийм хураагур төсөл ашиглалтанд оруулна. Энэ бол энэ 23 оны 12 сарын 1-нд ашиглалтанд орж байгаа. Нэг. Хоёрдугаар дорнодын цахилгаан станцыг 50 мегаваттаар өргөх ажил явж байгаа. Энэ онд багтаагаад чадвал 12 сарын 1-нд багтаах гэж байгаа юм байна. Чадахгүй бол 24 оны 1-р үйлрэл ашиглалтанд оруулна. Тэгэх юм бол төвийн бис руу бид нар нэг 30 мегаватт нааша хөнгөлөх болцоотой бий. Ингээд 110 мегаваттын нөхцөл байдал их усртай болж байгаа. Төвийн бистэй. Бид нар энэ нэмэлт их усраар бид нар 23-аас 24 оны одоо өвлийн оргил ачааллыг давж гарна гэсэн ийм тооцоололууд явж байгаа. За бүр болж өгөхгүй бол магадгүй энэ хоёр дээр бүгд найрамдах хятад улсаас өөр Монголын эрчим хүчний системээс нэг 70 орчим мегаваттыг энэ үйл эрх өөр импортлохыг үгүйсэхгүй. Техникийн судалгааг одоо хийсэн өөр Монголын эрчим хүчний систем ихэн манай 100 жилийн хойд оролцсон ба маргааш нэг өдрөөс эхлээд ингээд ажиллаад эхэлнэ. Энэ гурван арга хэмжээ авсан тохиолдолд бид нэр 23-аас 24 оны үеийг давнаа. За 24-аас 25 оны үеийг оргил ачааллын үед бол бид нар бөөрөлжүүдийн цахилгаан станц 300 мегаваттын цахилгаан станц ашиглалтанд оруулах ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Энэ 300 мегаватт ашиглалтанд ороод эхэлчих юм бол манай их усүр хэрэглээгээ давж эхэлнэ. 24-өөс 25 онд. За түүний дараа 26 онд бид нар 5 цахилгаан станцыг 300 мегаваттын эхний 2 блокийг ашиглалтанд оруулах төлөвлөгөө явж байгаа. 27 онд энэ Багнуурын цахилгаан станцыг эхний 400 мегаваттын блокийг ашиглалтанд оруулах гэх мэтэр яваад 2035 онд хүртэл бид нар бол ерөнхийдөө манай их усүрийн хөдөн чадал хэрэглээнээс доор хаяж нэг 200-аас 300 мегаваттаар илүү гарах ийм болцоо бүрдэж байгаа.